Хууль зүйн байнгын ороогоор энэ асуудал орсон, ер нь дэмжигдсэн байгаа. Тэгээд зарчмын хувьд энд бол гарын үсэг цуглуулах нь бол үндсэн хууль зөрчөөгүй. Энэ бол байх ёстой шалгуур зөвхөн тооны хувьд бид нар харж үзэх ёстой шүү гэсэн гол дүгнэлт байгаа учраас үүнийг аваад сонгуулийн хуулийн дээр бас илүү боловсронгуй болох тал дээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөв өнөөдөр энэ дээр нөгөө хэлэх гэж байгаа юм маань бид нар ер нь цэцтэй улсын хурал энэ цэцгийн маргаан дээр яаж оролцох вэ гэдэг тал дээр бас анхаарч үзэж энэ дээрээ бас сайжруулах зүйл байна гэж харж байгаа. Бидний хувьд бас ингээд нэг чуулган яваад үзчлээ. Миний хувьд ч гэсэн цэцтэр улсын хурлын итгэмжсэн төлөөлөгч болоод ажиллаж үзэж байна. Ер нь бид нар ингээд урд нь баталсан хуулиа улсын хурлын гишүүн итгэмжсэн төлөөлөгч болоод цэцгийн өмнө хамгаалах энэ мэтгэлцээнд ороход ерөөсөө за нэг дүгнэлт бичээд хариу бичээд одоо тамийн газраас өгчдөг. За өөрөө ингээд аваад яваа гэд ингээд өөр мэрэгжил арга зүйн зөвлөгөө яг цэцдэр очоод мэтгэлцээнд ороод асуулт хариултанд ингээд яхад тамийн газраас бас энэ дээр яг мэрэгжлийн арга зүйгээр зөвлөдөг хүмүүс маань хамтдаа ажилдаг байхгүй бол яг үнийг хэлэхэд тэгээд нэг нөгөө гişүүд маань за нэг юм уншаад очичдаг хаяа бас ингээд цэцгийн одоо та бүхэн харж байгаа бол манай цэцгийн энэ дүгнэлтүүд шийдвэрүүд нэлээд үндэслэлтэй, суйртай, за айгүй өргөн хүрээний юм хилцүүлгүүдийг хийж, асуулт хариулт мэтгэлцээнүүдийг хийж энэ шийдвэрээ гаргадаг болсон. Тэгэхээр энэ болгонд өөрөө бэлддэг энэ нэг жоохон системтэй тамийн газрын өөрийнх нь бас нэг арга зүйн юм зөвлөгөө өгдөг ийм системийг бий болгохгүй бол одоо бол үндэ бол нэг гишүүн очиод өөрийнхоороо нэг ярьчаал ирж байгаа асуудал байгаа даа. Тэгэхээр хаанаа бид нар өөрсдөө мэтгэлцээний хууль эрх зүйн асуудлаа илүү өндөр түвшинд авч явах энийгээ олон нийтэд бас зөв хүргэхийн тулд энэ дээрээ бас нэг анхаарах хэрэгтэй болов. Энэ дээр бас манай илүү эрхэлсэн одоо төрийн байгуулалтын байнгын хороо улсын хурлын тамийн газартай ярилцаад цэцэд улсын хурлын гишүүн итгэмжсэн төлөөлөгчөөр ажиллах тохиолдолд яаж мэргэжил арга зүйн одоо тусам дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээрээ нэг нэгдсэн шийдэлд хүрсэн дээр байхаа гэсэн ийм саналтай байгаа ойлж байгаа. За баярлалаа.